Алтан театр мянар гэж нэр өгмөр юм байна шүү дээ. Зүгээр сонсоход нэрээ бүр ингээл шар ус осоод би бүр гайхсан байхгүй да. Алтан театр гэж нэр бэрийн өөрчлөлмөр юм биш үү гэж тэр дууссан. Сайн байцгаана өрхөм сонсогчдоо өрхөм үзэгчдээ та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргье. За ганцаагийн хөтлийн явуулдаг өөрчлөлт подкастыг өнөөдрийн зочноор өөрчлөн өөрсдийнхөө дотоод ертөнцийн хөг аялагаараа илэрхийлдэг хоёр гайхалтай залуу уран бүтээлч маань хүрэлцээрсэн байгаа. Урилга хүлээн авч хүрэлцээрсэн хоёр дүүдэд баярлалаа. Маш их баярлалаа. Өрсөнд баярлалаа. Баярлалаа. Өдрийн мэнд. Өдрийн мэнд. За залуучууд хаана төрж өсөв, айлыг хиддэх хөө гэл ингээд танилцсан дагуу оруулаа. За миний хувьд намайг Алтан уугийн отхон бол гэдэг. Би Дарханд төрж өссөн. За тэгээд Монгол Улсын консерваторийг төрийн шагналд ардын жүжигчин 20 дугаар зууны Манлай дүүрийн эмэгтэй дуучин Хорлоогийн урт насан багшийн удирдлагаар дүүрийн дуучин мэрэгчлэр төгссөн. Тэгээд одоо Улаанбаатар театрын госол дуучнаар мөн Түто гэж уран бүтээлч нэрээр уран бүтээлээ хийгээд явдаг юм залуу байна. За Түто маань айлыг хиддэг үү? Би айлын баг. Тий, ээжээсээ хоёулаа. За. Тий. Дээрээ ахтай. Түто нэрх талдаа харагдаад байгаа байхгүй харин. Отхон бол юм чи. За. За миний хувьд бол би Сэлэнгийн аймаг Шаамар суманд төрж өссөн. Тэгээд намайг Авар зүдийн Наранбаатар гэдэг. Тэгээд бид хоёр адилхан одоо Улаанбаатар театрт дуучнаар ажиллаж байгаа. Тэгээд дүүрийн дуучин мэрэгчлэр мөн Монгол Улсын консерваторийг ардын жүжигчин Алтан гэрлийн бүтэд багшийнхаа удирдлагаар төгссөн. За тэгэл уран бүтээлээ хэл явж байна да бид хоёр. За хоёр өөр ертөнцийн өөр орчинд өссөн бай таараа. Тэгээд үзэл бодол өөр. Мэдээж овог өөр, нүд өөр, шүд өөр гэдэг. Тэгээд ямар үзэл бодлоор нэгдэв? Яаж амх танилцж явд хоёр танилцсан түүхээс овалцаач. Тий. Наабагч нь болохоор миний одоо дээдлийн дээдл одоо хамаагүй ах үеийн төгсөлт тахгүй маань сургуулийн. Тэгэхээр ерөнхийдөө мэддэг байсан. За маань сургуулийг төгссөн ах байна да дүүрийн театрт одоо ажилладаг, уран бүтээлээ хийдэг ах байдаг шүү гэд бодоод явдаг байсан. Тэгээд одоо 24 оны 2 сард бид хоёр анх Улаанбаатар театрын тоглолтод хамт оролцоод тэгээд нэг номерыг хамт дуулаад тайзан дээр гарч хоёулаа гараад ерөөсөө айгүй богинохон хугацаанд нэг өдрийн дотор л нөгөө дуулах бүтээлээ бэлдээд маргааш нь тайз руу гараад дуулж исэн. Тэгээ тэр үеийн мэдрэмж болохоор ерөнхийдөө бол энэ ахтай чи харин уран бүтээл хийгээ явбал бас гоё юм шүү гэдэг мэдрэмж төрөөл. Тэгээ удаачгүй 4 сард ах холбогдоод надтай. За хоёулаа нэг уулзах хэрэг байна. Нэг ажил байна. Хоёулаа нэг яриадах юм гээд. Тэгээ үндсэндээ одоогийн бит хоёр нийлээд хамтдаа байх. Одоо эхлэл нь одоо тэр үед нодлон хавар тавигдсан. Тэгээ нөгөө цаг нь болохоор өчрөх хүмүүс очиж те. Бүтгэжтэй юм цаанаасаа бүтгээ гэдэг чинь яг хоёр аргагүй бас нэг агуу хүмүүсийн шавнар байна. Манай урт насан багш чинь бас агуу штэ дүүрээ. Дүүн одоо Монгол Улсын гавьж үжигчин 70-тай. Би бас хамт ажиллаж ялаа. Өдөө хормогт харавж тоглолт хөтэлдэг. Бүжгэлдэг ингээд даагийнхтай цуг явдаг. Насагчтай бас холбоотой уулзж ирсэн. За бүтэд багш бол бас ярих юм байхгүй. Тэгэхээр бас Монголын нүүр царай болсон юм. Мундаг хүмүүс шүү дээ тий. Гайхалтай хүмүүс. Тэгээд хоёр бол цаанаасаа нөгөө тавилан гэж байдгийн хүний зураг гэж зургаараа л очирсан байна. За хоёулаа очираад уулзаад хоёр ч айхтар цаг бол туулж амжааг байна уран бүтээлийн үед. Тий. За одоо ингээд шинэ баг үүсэж ш та хоёр хамтлаг. Тэгэлгүй. Хэн их төрүүлж уурлаж яхах энэ хоёрын. За тэгээд ерөнхийдөө нэг уурлаад байхгүй. Гайгүй. Тий. Харьцангуй одоо би бинийг одоо мэддэг ойлгодог болцсон. Ерөнхийдөө анханасаа ч ер нь тийм байгаагүй. Үндсэндээ бол ерөнхийдөө голтой штэ бит хоёр ч. Хоёулаа нэг бууртай сууртай бас нэг аливаа. Ахын бол бас бүр илүү арай ламбыг заа тий. Би бол нэг үе бас гэл тэгдгээ. Ах бол гайгүй. Набагс хин нойр хоолндох сайн мэн хин их илүү хидэд энэ хоёроос. Тэгэл угаасаа ойлгомжтой шүү дээ. Тэгж дээ. Цагийг хин илүү сайн барьж энэ хоёр. Тэгээ бид тэр ер нь бол нөгөө өөрсдөө магтж байгаа ч юм биш. Аха. Ер нь нэг юм Монгол Улсын консерваторт бас нэг сурсан. Дээрээс нь бас мэрэгжлийн урлагийн байгууллагад ажиллаж байгаа. Цагийг хин илүү сайн барьж энэ хоёр. Тэгээ цаг баримт бол уран бүтээлч хүмүүс хамгийн чухал зүйл гэж би боддог. Ер нь бас харьцангуй гайгүй.
хоёлаа болохоор тэгээ дээрэс нь магадгүй сурсан сургууль байна те. Багш нарын маань одоо бас нэг юм ёс зүйтэй, дэгтэй журамтай байлгах, мэрэгжлийн уран бүтээлч, урлагийн хүн байх гэдэг ерөөсөө хамгийн эхний зүйл бол энэ цаг барих, хамтарч уран бүтээл хийж байгаа баг олон хүмүүсээ хүндлэхээс эхэлнэ гэл угаасаа л ингээл заагаад эхэлж байгаа учраас тэгээд дээрэс нь мэрэгжлийн урлагийн байгууллагт ажиллаж байгаа учраас ер нь бол цаг барих ч юм уу те. За нэг түрүү та хэлсэн шүү дээ. Нойр хоолны асуудал. Тэгээ нойр хоолны асуудал. За тэгээд нэг хариуцлагын зүйл дээр бол харьцангуй нэг юм амар үнэхээр амар байдаг. Ер нь бол одоо ард түмэн үзэгчд ингээд хэдэн минутын ингээд алгад ажил тайзан дээр ингээд өрнөл өнгөрдөг болохоос цаанаа бол юу хагас хэрэгжилттэй явдсан шүү дээ. Тэ хоол унд одоо босох юмдах гэл хагас хэрэгжилттэй маш хурдтай хувцалт мовцал дээр буудалт гутал хувцыг заримдаа аргалаа зохиогоол тэгэл өмсөөл гарна шүү дээ одоо тулсан газар. Тэ хийж нэг урлаг соёлоор жоохон чанагдсан болохоор багцаа мэдээд байгаа. За та хоёр маань нийлээд уран бүтээл хийж эхэллээ. Хамгийн анх одоо дэмжиж хүлээж авч байгаа шүү дээ. 2020-ны одоо найз нөхөд хань жил аав ээж гээд хиний дэмжлэг анх их сайхан хүлээж авч орж ирв. За яг Дуу Теонор прожектыг эхлэхэд ер нь бол хамгийн түрүүнд манай Хэрэг Entertainment маань найзууд, манай сүлдээ найз маань яг л одоо энэ зүйл айгуу дотмог байгаад байна тий. Энийг ингээ гоё хиймээр байна гэдэг санаа оноог ярихад л хамгийн түрүүнд манай Хэрэг Entertainment маань хамт олон дэмжиж тэгээд тэр дэмжлэгний тэр гоё одоо ихтгэл үнэмшлэний арт талд нэг баг байгаа учраас бид хоёр ингээд зөрөгтэй уран бүтээл рүүгээ ер нь бол дайрж байгаа байхгүй. Тэгэхээр ер нь бол хамгийн түрүүнд яг энэ төслийг ярьж эхлүүлэхэд бол манай Хэрэг Entertainment маань хамт олон найзууд маань хамгийн түрүүнд одоо маш том хүчээр дэмжиж энэ төслийг эхлүүлсэний хувьд одоо жил гарны хугацаа өнгөрөөд нилээдгүй олон уран бүтээлийг хийгээд өнөөдөр бас ингээд анхныхаа Дуу Теонор Operatic Pop концертыг хийх дээрээ одоо хүртэл ирчихсэн ингээд нэг жилийн хугацаанд маш амжилттай тий явж байна. Мэдээж одоо ингээд манай Улаанбаатар театрын хамт олон тий найз нөхөд гэр бүл ах дүү яг ингээд дотны маань хайртай хүмүүс бүгдээрээ бид хоёрын ард байж байгаа. Тэр бол ойлгомжтой. За ямар ч байсан удахгүй тоглолтоо их хоёр дүүдээ бидний бас хамт олонны өмнөөс халуун баярыг хүргье. Амжилт хүсье. Баярлалаа. Анхны тоглолт гэдэг бол хариуцлага байдаг. Тэгээд төсөөлж чадахгүй сайн муугар янз бүрээр ингээд зүрх тарих хоёр зэрэг ажиллаа шүнж унтаж чаддгүй. Тэгэхээр одоо ойрын хугацаанд нойроосаа авна шүү. Тоглолт яг хаана хизээ хэдэн цагаас болох вэ? Энэ талаар бас мэдээлэл хүргүүл үзэх сонсогчдоо. За тоглолт маань 11 сарын 26, 27-нд 19 цагаас Улаанбаатар театрт 2 удаа тоглогдно. За тоглолт маань үндсэндээ Operatic Pop концерт маань бүх төрлийн бүх жанрын бүтээлүүд тэнд их шиглэн гайхалтай супер концерт болно гэдэгт бол бид хоёр 100% итгэлтэй байгаа. Маш олон хүний хүч хөдөлмөр орж байгаа. Маш олон баг хамт олон ажиллаж байгаа. Тэгээ гайхалтай тоглолт болно. Мэдээж эн чинь арданд хоёр ард маш олон баг байгаа байхгүй юу. Тэгэхээр яг дөрөвний ярьдаг шиг цаг наар одоо амралтаа сайн зохицуулж явахгүй бол тоглолтын мөн одоо ингээл хүн хоолоо ам суучих үедээ ингэчүүдийг л санаа зовоол бас хэцүү байдаг шүү дээ. За ер нь бол тойрч стил имижүүд ингээд хүмүүс харахад бас арай өөр харагддаг шүү дээ. Одоо ус тасалтаас эхлээл. Энэ дээр найз өгт одоо босод фэнүүд чинь ямар шүү маягаар хандж байна. Ямар санал асуулт тойр тавьдаг вэ? Хандлага өсөө оргуулчаач гэх юм уу? Өсөө жижиглчээч гэх юм уу? Ийм яриамаар өрнжсэн тохиол байна. Тий яг хоо нөгөө яг одоо юу гэдэг чинь те яг Дуу Теонор төслийн уран бүтээлийн чиг хандлага руу бол халдаж угаасаа чадахгүй л дээ хүмүүс. Гэхдээ яг нөгөө нэг юм найзан дундаа хөөх ярианд байдаг шүү дээ те. Одоо ингээд нэг юм хоёр туйлч юм уу те. Намайг зарим хүмүүс нь одоо амин дөгжмийн хамтлагийн гишүүн чиг гэж яах шиг те. Бараг яг одоо ингээд классик яг энэ Operatic Pop чиглэлээр уран бүтээл хийж байгаа хүн гэхэд заримдаа нэг амьд төгжмийн хамтлагийн дуучин чимшиггээд тиймэрхүү юмнууд бол зөндөө гарна. Тий, гарна штэ. Би анх хоёрыг сонсоод гайхсан байхгүй. Хөөе ийм залуучууд Монголд гараад ирсэн үү? Ямар гоё ингэ. Би бүр цаана хол газар явж байгаа сонсоод үжирч хоёрыг харсан байхгүй. Тэгээ хараад бүр энэ гоё штэ эн чин. Дээр нэг модерн докал хамтлаг байдаг гэсэн байхгүй. Санаж байна.
нэг нь тийм хар устай, урт устай залуу, нөгөөх нь шар устай, богиностай. Одоо бидний ах нар сонсдог. Миний сонсдог үеэс аахгүй. Тэр бууж исэн шууд. Тэгээд нэрээ ийм гой стилтэй бас дэлхийд ийм алтартаа дуучид байсан шүү дээ. Монголд яагаад бас нэр гарч болохгүй гэж. Тэгээ ийм залуучууд хаанаас гараад ирвэн чи юу болов гэд шоконд орсон. Тэгээ яг үнэхээр нэр бас олонд танигдмаар байна. Сайх уран бүтээлээ өргөмээр байна. Уран бүтээлч хүмүүс чанартай, чансаатай ийм юм гарах гэж маш их нухдаг байхгүй юу. Тэгээ зарим нөгөө эхний сайхан гарсан уран бүтээлүүд нь матгчих гад дараачих гад. Сая бид хоёрын нэг алдаа гэдэг сайхан уран бүтээлийг сонслоо. Үнэн дасархаа гайхалтай. За энэ талаар хаваалцаа. Энэ бүтээл яаж төрвөө? Тий. Хошил жанр прожектын хувьд бол жилийн өмнө эхлэхдээ бүх одоо плантай, цаг нартай, өдөр судартай эхлүүлж ирсэн. Одоо яг одоо бүх ажлууд маань одоо төлөвлөгөөний дагуу гэдэг шиг явж байгаа. За тэгээд манай уран бүтээлийн төслийн гол зорилго бол ерөөсөө Монголын сонгодог дуунууд болон романс хэлбэрийн бүтээлүүдийг шинэ шатанд ахиулах, шинээр амьдруулах, шинэлэг хөгжмийг найруулах, шийдэлтэйгээр хүргэх гэсэн тийм зорилттой бид нэр ажиллаж байгаа. Тэгээд одоо үүний маань нэг агуу шаруугаан хөгжим Чойн муган шүлэг алдаа гэж романсыг бид нэр барьж авч сонгож одоо шарав сантайгаа хамтран ажиллаж одоо эрхийг авч хийсэн. Тэгээд үндсэндээ бол бичигдэхтэй уг бүтээл маань ерөнхийдөө бас баритон хоолойнд бичигдсэн байдаг. Тэгээд энийг яагаад хоёр тенор хоолойтой дуучин өөрсдийнхөө регистрт зориулж босгож яагаад гоё дуулж болдгүй юм бэ? Гэхдээ дуулахдаа тийм сонгодог рок хэлбэрт яагаад болохгүй юм бэ гэдэг санааны үүднээс одоо хөгжмийн продюсер Доно ахтайгаа бид гурав ярилцаад үндсэн санаа одоо бүх зүйлүүдэд ойлголцож аваад тэгээд бүтээсэн. Сансныг бодоход яг л хүсчихсэн болсон. Тэр хүссэн зүйлээ гарна ч л хамгийн гол илэрхийлэл тий. Дотоод хүн чинь өсөж байгаа шүү дээ. Шар ус осч ийл шүү дээ. Би бүр гайхаад ямар амар үг мөхтэй юу вэ чи одоо гэд шаргуу уран бүтээл байх нь тий. Шаргуу. Та хоёрын бас нэг шаргуу уран бүтээлээс бас Алтан намраа гэж уран бүтээл байдаг лөө. Тий, намраа гэж. Намраа гэ тий. Намраа гэж романс байгаа тий. Тэр бас гайхалтай тий. Тэгэхээр энэ алтан театр мянар гэж нэр өгмөр юм байна шүү дээ. Зүгээр сонсоход нэрээ бүр ингээл шар ус осоод би бүр гайхсан байхгүй да. Алтан театр гэж нэр мөрийн өөрчлөлмөр юм шүү гэж тэр дууссан. Тэр яг өнгөрсөн намар гарсан бүтээл яг жил гарны өмнө намраа гэж романс бас шаруугаан хөгжим Чойн муган шүлэг. Тэгээ яг л нөгөө түрүү манай отгоо маань хэлж байгаа шүү дээ. Яг энэ прожект эхлэхдээ Монголын мэрэгжлийн дуунууд болон сонгодог романс хэлбэрийн бүтээлүүдийг илүү шинчилсэн найруулгаар илүү шинэлэг шийдэлтэйгээр хүмүүст хүргэх гэдэг. Тэгээ яг энэ намраа гэдэг романс хийгдэж явах процесс донд бит хоёрын дараагийн романсууд ямар хэлбэр хийцтэй хийгдэх үү гэдэг энэ бүх судалгааны ажлууд ерөнхийдөө явцсан. Тэгэл яг ийм ажлууд хийгдэж явбал жилийн дараа гэхэд тоглолтын өмнө энэ романсыг хийгээл ингэн ихтэй энэ романсаа сонгодог рок хэлбэрт хийгдэе гэл яг энэ нөгөө үндсэн одоо хэлэх гээд байгаа санаа маань Монголын сонгодог дуунуудыг бит хоёр өөрсдийнхөө төслөөр дамжуулаад Монгол үзэгчдэд хүргэх төдийгүй цаашлаад ер нь бол манай төслийн зорилго бол илүү олон улсын тайзан дээр гарч дуулах ийм одоо амбиц бит хоёрт байгаа. Тэгээ эннийхээ хүрээнд ч гэсэн тодорхой хэмжээний ажлуудыг хийгээд явж байгаа. Тэгэхээр одоо олон улсын тайзан дээр гарч дуулна гэхээр бид нэр одоо бүтээлүүдээ ер нь бол за дэлхийн стандарт гэж айхтар том яриад байгаа. Тэ ямар ч байсан одоо олон улсын тайзан дээр гараад дуулахад хөгжим дугралт дуучдын өөрсдийн ур чадвар ингээд энэ зүйл маань олон улсын тайзан дээр уучлаарай гэж гологдохгүй байх хэмжээний л бүтээлүүдийг л хийх нь ерөөсөө гол зорилго. Тэгэхээр ингээд тэр болгон хүмүүс мэдэхгүй тийм одоо бүтээлүүдийг сонгож авч хийж байгаа шалтгаан маань бид нэр зөвхөн Монголынхон сонсогчдод төдийгүй олон улсын
уран бүтээлчтэй хамтарч ажиллах энэ төслийг өшөө олон улсад хүргэх үүднээс явж байгаа учраас мэрэгжлийн энэ уран бүтээлүүдийг барьж авч хийгээд байгаа ерөөсөө цаад ерөөсөө утгатай. Тийм. Ер нь бол зөв шүү дээ. Одоо Шарав Сантац ингээ аль биесээр хамтраа зөвшөөрлийг аваад хийгээд явна гэдэг чинь хов хүний тэр хүний уран бүтээл те агуу уран бүтээлүүд хүндэлтэй хандж байна. Аргээр үр хүүхдүүд нь байна бахарх нь уран бүтээлч хүмүүсийн давуу тал мөнхөрж үлддэг байхгүй юу? Шүлэг ай те ингээ дуучнараа дамжаад тухайн тоглолт одоо хоёрын 25 оны тоглолт чинь ингээд магадгүй 30 он гэтэл ингээд түүхийг агуулад алдаа оноотгоо ингээд дараа тоглолтондоос ингээд бэлтгэгдсэн байна гэсэн үг шүү дээ. Тэгэхээр Шарав сангийн хамт олондоос баярлах ёстой байна. Тэгэхээр цаашдын хомноос энэ агуу хүний агуу бүтээл дарагдахгүйгээр ингээд те тоосон дарагдахгүйгээр өнгөлөгдөж явж байна гэдэг чинь гайхалтай байхгүй. Энийг залуучууд та бүхэн төсөл болгоод ингээд зоригтой авч явж байгаа гэдэг нь бүр гайхалтай. Чадварлаг залуучууд ч гэсэн ямар нэгэн нөгөө хүнтэй хамтрах гал одоо нэг фонограм бичүүлэх гээд лен тэнд ингэж яваад өөртөө цуцаад уран бүтээл ээж зэврүүлээд ингээд харин дарагддаг үе ядгалтай. Тэгэхээр та нар анхнаасаа зохион байгуулалтанд ороод төслөө ингээд хэрэгжүүл явж байгаа нь маш давуу шүү. Тэгээ энэ эх орныхоо нэрийг өндөрт өргөж одоо олон нийтэд дэлхийд гаргана гэдэг чинь бол цаг хугацааны асуудал тодорхой гарах нь би бүр гайхсан. Энэ бол одоо нэрээ монголчууд маж бараг сонсч амжаагүй хин залуучууд гараад ирлээ. Яагаад ийм далд байдаг юм болоо гэж би тохой хоёрыг сонсчод бас харамсчихсан байхгүй. Гитлэр нь ашгүй тоглолтоо их байгаа зураг гараад тэгээд хоёр бас төвлөлтөд урьж оролцуулж байгаа. За бас хотоос одоо тодруулахад за ар гэр аав ээж найз охтуудын дэмжлэг гээд бас бүгд тоглолтох гэж байгаа учраас адилхан ингээд донслоотой байна уу? Тий. Одоо яах вүлээ? Юу болох вүлээ? За одоо бид нэр юу бэлдэх вэ? Яах вэ хөө гэх. Аав ээж маань ер нь нэг айгу одоо санаа тавьж байгаа. Зүгээр тий. Одоо илүү тутам хэрэггүй. Зүгээр сайхан ирээл сайхан тоглолт үз, хүүгээ хар одоо тийм л юм хэлж байгаа. Тэгээд үндсэндээ бол найзууд, нөхдүүд, за тэгээд ажлын хамт олон одоо бүхий л одоо ойр тойрны улсууд маань одоо бид хоёрт маш их дэмжлэг үзүүлж байгаа. Ер нь эцэгээс маш баярлаа. Эцэгээс хүн бол төрөөд одоо сурсан мэдсэн зүйлээ багш нараасаа юу аав ээж байрлаас ирсэн өгөгдөл юу вэ? Энэ их оронд төрснөө ач хавьяа юу вэ? Нэг удаагийн бол одоо хоёрын тайлна гэсэн үг шүү дээ. Тий. За тэгээд энэ дээр нөгөө гараа сайн бол бараа сайн гэдэг шиг ингээл багаараа урагшаа зүтгэх нь байна. Тий. За ер нь бол дарханчууд бол бас нэлээ мэдээл авсан байх. За та нутгаас бас найз нөхдөд ирэх сургуург байна уу? Тий. Байлгүй яах вэ? 10 жилийн найз, оюутан найз гээл тий. Одоо нөгөө нэг найз нөхөд гэсээс одоо манай 10 жилийн ангийнхан бол ингээд 2 өдрийн тоглолт моглолтыг хөрхөн тий 26 27 ингээд сонголтыг гаргацсан. Аль өдөр нь үзхүү те ингээд набагийнхаа те энэ төслийнхэн тоглолтоор дамжуулаад бүгдээрээ нэг оройч гэсэн гоё тоглолтыг үзье гэд ингээд одоо зохион байгуулалтанд орж байна. Зохион байгуулалтанд орсон. Хүний тоо арай тодорхой болоогүй те. Тиймэрхүү байдалтай ер нь ингээд манай оюутан ангийн найзууд ч тэр яг анхны тоглолт болохоор ерөнхийдөө тэгээ дээрэс нь энэ төслийн одоо онцлог оператик поп. Тэгээ дээрэс нь тоглолт маань өөрөө хоёр хэсэгтэй гээд ингээд ерөнхийдөө айгу сонирхолтой учраас манай мэрэгжлийн одоо салбар нэгтэй найз нөхдүүд бүх хүмүүст ч гэсэн ерөнхийдөө энэ тоглолт хүлээлт үүсгэсэн сонирхолтой байгаа гэдэг нь бол яг уу яг хүмүүсээс анзаарэгдэж байгаа байхгүй. Бид хоёр нэг Киргиз дуусан бичлэгийг олж үзсэн. Сонир санагдсан. Ингээд ер нь одоо Обер хоолойтой ингээл нэг дөрөв юм театр ингээд нэг сонгодог уран бүтээлд дуулж байгаа дуучид голдуу нэг ихэ зангатайгаа тий. Ингээл параг Кан Джонсл дуулдаг штэ. Хоёр нөхөр харин шорттой. Тий. Гайхаад тавчигтай. Киргизтүү тэр хаана ямар юу болсон юм бэ? Уралдаан тэмцээн болсон уу юу вэ? Тий. Гэтэ гоё байсан бүр. Над ингэж дуулах нь бас сони юм шүү гэж танагдсан. Нөгөө мөнгөний нөгөө би сая хэлсэн Пижак костюмтай класс карсараа сурцсан. Тэгсэн чинь ингээ шорттой ингийн сам цамцтай дуусан чинь айгүй гоё сони санагдсан. Нээлттэй. Тий. Тэр бичлэг маань нөгөө нэг юу саунд чек хийх үеийн яг бичлэг болохоор тоглолтын дээр угаасаа мэдээж одоо тайзаа хөндлөх ёстой, гоё байх ёстой. Гэхдээ ерөнхийдөө энтэйгээ одоо уялдуулаад бид хоёрын стил имиж гэсэн харьцангуй чөлөөтэй баригдмал биш, нэгэн хэвэн биш. Айгу хувирах одоо дөрийн дуучин хүн яагаад ийм гоё оверсайз бижактай, яагаад ийм зузаан ултай, гуталтай тайзан дээр гарч ирээд
гой үзүүлбэр үзүүлж болохгүй гэж тий. Бас ус салтнуур бодол хувирж идэр тий. Ер нь бол одоо зорилго маань болохоор илүү одоо өөрсдийгөө өөрөөр харуулах уламжлалт биш шүү, тансаг шүү, гой шүү, үнэхээр чөлөөтэй шүү гэдгийг одоо харуулах л тийм зорилготой. Гэхдээ нөгөө одоо элегант гэж ярьдаг штэ тий. Нэг жоохон юм дэгжин байдлаа бас хит алдаад ахгүй тий. Ерөнхий жанжин шамаа барай. Яг л мэдээж байна. Гэхдээ яг л энэ нөгөө What Tenor прожектын маань уран бүтээлүүд буюу бит хоёр өөрсдөө ингээд зүгээр байж байгаа нь энэ төслийн ерөнхийдөө ингээд агуулга тэр жигтэл ингээд харагдана. Одоо эн чинь ингээд маш олон жилийн дараа бас хоёрыг гинт харах хүмүүс байгаа байхгүй юу? Тоглолтод ирж үзэж амжихгүй жисэн телевиз араад болно сошиалор харах шокнд ордог байхгүй юу? Жишээл би Ариун Баатар гэсэн ингээд анх дүүрийн дуулаад гайхсан байхгүй юу? Надаас доошо бид нэг гүгшин шавнар байхгүй юу? Доошо хамт концерт ороо явдаг дүү байсан чинь өөгээ гараад гайхаад. Гэхдээ ер нь ингээд юм ингээд цаанаа зэгцрээд бэлтгэгдээд үүрнээсээ нэстгэл юм байна гэж харсан. Хүн өөрөө урлагаар ингээд сонголтыг явж захта замдаа өөрчлөлтөж хувирж задарж идэг юм гэж харж харсан. Тэгэхээр хоёрын бас өөр сонин дүр төрхүүдийг үзэгчд маань олж харах нь л гэж ойлгож байна. Зөв үү? Тий. Тэр нөгөө яг тоглолтын дээр бас илүү амьд тэг яг ингээд театрт хичнээн оператик pop концерт үзэж байгаа ч гэсэн энэ тоглолт маань тайз дэлгэцийн ерөнхий одоо хөтөлбөрийн энэ бүх одоо сонголт шийдлүүд ерөнхийдөө ингээд цаана баг хамт олон маань нэлээд том баг ажиллаж байгаа учраас яг энийг бол аль болохоор олон улсын дэлхийн стандартад нийцүүлж хийхээр одоо төлөвлөд зорж байгаа. Тэгэхээр ингээд видео бичлэг те бит хоёрын бичлэгийг үзэхээс гадна яг тэр театрт ирж суугаад яг тэр амьд хөгжмийн дууралтууд те амьд дуулалтууд за тэгээд тэр дуучдын өөрсдийн эмоц илэрхийллийг ингээд утгаар нь мэдрээсэй л гэж үнэхээр одоо хүсэж байгаа зөвхөн үзэгчдээсээ те бүгдийг ингээд яг энэ тоглолтыг гоё ирж үзээд тэгээд ер нь яг энэгээр юу гэж хэлэх гээд байна вэ гэхээр ер нь бол What Tenor прожектын тоглолтын яг энэ байгаа яг энэ формын тоглолт бол ер нь Монголд баг болж байгаагүй хаа. Тий. Би бол анх удаа л сонсож байна. Анх удаа л болж байхгүй. Гэхдээ яг мэдээж би нөгөө нэг мэдээлэл бас сайн байхгүй учраас болж байгаагүй гэж хэлж байгаа шүү. Гэхдээ болж исэн тохиолдол зөндөө байсан байж магадгүй. Тэгвэл дуучлаар яриг тасчлаа. Нийтийн дуучид дээр ингээд театр болоод дуучид хамтраад дээр ингээд дуулсан тохиолдол байдаг. Тийм бичлэгүүд дээр бид нар үзчихсэн, сонсчихсан. Би яг юм сонгодог талаасаа дуулсан бол үнэхээр мэдэхгүй байгаа байхгүй юу. Тэгэхээр энэ бас замагднууд нь хийжсэн байж болно. Цаг үе болоод бүх юм өөрчлөгдөж идэг. За та хоёрын маань ингээд анх уран бүтээл хийгээд тайзан дээр гарч эхэлнэ. Хоёулаа хамтлаг. Тэгээд анхны одоо эвгүүцэжсэн те сандарч исэн тохиолдлууд байдаг ч нэг жоохон фактаар гарах гэдэг. Тийм тохиолдол байв уу? Байгаагүй. Ерөөсөө анх яг байгаад хэлчихсэн чинь Улаанбаатар театрын одоо дуудлагын тоглолтод одоо ажиллаа хийгээд тийм бит хоёр яг Асемд очиж одоо том олон улсын хүлээн авалтанд очиж дуулсан. Тэгээ бит хоёр үндсэндээ ингээд за ийм бүтээлүүдийг дуулсан шүү, ингэ шүү. За яг ингээд нөгөө нэг хуваарлж аваад тэгээд тайзан дээр гараад дуулсан. Хамгийн анхны удаа Il Mondo гэж одоо гахалтай Итали дуг дуулаад тэгэхэд дуулж дууссаны дараа тэнд байсан бүх хүмүүс босч ирээд алга тассан, бүгдээрээ браво гашгирсан. Гахалтай. Тэгэл за окей. Ер нь бол ойлгомжтой юм байна. Үзэгчдийн ариун реакц одоо тийм яг мэдрэгддэг шүү дээ. Анхнаасаа л тийм одоо сандрал байгаагүй. Бид хоёрын хувьд бол ямар ч нөхцөлд гараал дуулдаг асуудалгүй ерөөс. Өвөглөн байж идэг. Цаана нөгөө түрүүнд хоёр яриандаа дурдсан нөгөө сурсан, мэдсэн, багшийн заасан зүйл чи яг энэ дээр ингээд хоёрыг бэлтгэсэн байж байгаа байхгүй. Нэг цаг мөчөд уулзуулж чадж байгаа. Хоёр тэгэхээр зэрэг ер нь хоёр өөрчлөлт гэдэг үгэн дээр ямар ач холбогдол өгдөг вэ? Мэдээ жилийн өмнө хоёр уулзаад арай өөр хүмүүс байлаа шүү. Тэгэхээр одоо 2025 оны зорилтоо тавьчаад шинэ оны хуучааныхаа босхон дээр одоо халтайж бүтээл хийх чинь шүү. Тэгэхээр зэрэг энэ дээр яаж та хоёр тодорхой дотоодхон юм уу гадаад байдаасаа өөрсөндөө өөрчлөлт авсан гэж бододгүй. Ер нь энэ өөрчлөлт гэсэн үгэнд ямар ач холбогдол өгдөг вэ?
Миний одоо подкастын нэр өөрчлөлт байхгүй юу? Олон төрлийн хүмүүс ордон ш над дээр. Маш олон төрлийн эмэгтэй эрэгтэй хүмүүс. Тэр энэ үгэн дээр юу нэгж хувийн хувьд бодож байна. Тэгээ өөрчлөлт бол угаасаа хүн болгонд ингээд явагддаг амьдралынх нь одоо туршид мэдээж одоо нэг хэвэндээ нэг чихтэй байгаад байна гэж байхгүй шүү дээ. Угаасаа хүссэн үсээгүй ямар нэгэн байдлаар бид нэр өөрчлөгдөж байгаа. Жилийн өмнөх өөрийгөө одоогийн өөрийгөө бодох юм бол одоогийн би илүү тийм төвчээртэй болсон байна. Хатуужил суусан байна. Альва асуудалд хүлээцтэй ханддаг болсон байна. Тэгээд гадна дүр төрх гэхээсээ илүү дотоод зан чанар, дотоод сэтгэл бас их уужуу тайван болсон байна. Хэдий ингээд одоо бид нар чинь хэцүү шүү дээ, нэг уран бүтээлийн ард маш олон ажил явагддаг. Юу болоод байгааг мэддэг. Хаяа би бүр самгардаа самуурдаг шүү дээ. Тэгээд тэр болгоныг хүн дээр хүлээж авахгүйгээр за ойлгоод илүү их одоо хүндэд аваад ачаал нөх төвчээртэй л болсон байна. Сайн байна тий. За набагийн хувьд. Тийм. Ер нь бол бас адилхан. Тэгээд илүү бас нөгөө хүлээц төвчээрээс гадна тий. Одоо юу гэх юм? Олон хүмүүсийн олон одоо зан характер гэдэг зүйлүүд байгаа шүү дээ. Тэр болгоныг нөгөө олон өнцгөөс нь бас хүлээж авч сурсан байна. Өмнө нь жилч гэхгүй ер нь яг хөө миний хувьд нэг тиймэрхүү юм байдаг гэсэн юм. Одоо миний ойлгож мэдрээд байгаа юмыг бүх хүмүүс ингээд адилхан ойлгож мэдрээд байгаа юм шигээр бас ингээд төсөөлөд байдаг байсан тийм цаг хугацаа байгаа хөөхгүй. Тэгэн гутал чинь бас хүн болгон өөр өөрөөр хүлээж авч जैन те бидний хийж байгаа зүйл таалагдах юм байна, таалагдахгүй юм байна. Тэгэн гутал энэ гоё юмыг яагаад энэ гоёор нь мэдрэхгүй байгаа юм болч гэдэг юм уу нэг юм тиймэрхүү мэдрэмжүүд байсан. Тэгээд бүх зүйл дээр за окей. Бүгдээрээ өөр хүмүүс, өөр өөрсдийн үзэл бодолтой, өөр өөрсдийн харах өнцгөрөө харж байгаа шүү дээ. Тэгэхээр энэ болгоныг заавал би ингээд бүгдээрээ надтай адилхан бодоол, бүгдээрээ надтай адилхан төсөөлөд ах халбгүй. Тэгэн гутал яг тэр хүмүүсийн үзэл бодол бүх ингээд хамтарч ажиллаж байгаа хүмүүсийн тэр одоо мэдрэмжүүдийг бүгдийг ингээд ойлгож, ялгаж, салгаж ер нь бол айгүй их сурж байна. Тэглэг яах вэ? За би зүгээр энгийн зүгээр хошин маягаар асууж байгаа хоёроос. Монгол ир хүмүүс ч одоо ингээд бүх мөх морь зэрэгэл ярьдаг шүү дээ. Одоо ямар тохиолдол ингээд нэг байгальтай орхон байдаг. Зүгээр ингээд хоёр энгийн үеэр бүх бариллаа гэж бодъё л да та хоёр. Хэн нэнийгээ давах вэ гэж боддог. Барилдаж үзчихсэн үү? Үгүй. Огт үзээгүй үсттэй. Урлагийн хүмүүс чинь мэдээж бол би хизээч давахгүй. Давахгүй юу? Би зүгээр анхмах гэж хүндлээд албаар унах гэдэг юм уу? Үгүй. Угаасаа барахгүй. Барахгүй юу? За энэ яг мэдээж одоо жишээлбэл та хоёр энгийн амьдрал дээр ингээд агаарчлан гараад бариллаа гэх хин нэгэн давна. Тэгэхээр зүгээр одоо миний хэлэх гээд байгаа санаа та хоёр хоёулаа давах хэрэгтэй байхгүй. Тийм үү? Нэг юм өчлөг ирсэн байна. Тэгэхээр энийг бол хин нэгний хүчинд найдахгүйч хоёулаа хүчээ нийлүүлж энэ том ажлын ард гарах хэрэгтэй гэсэн санаа хэлээд байна. Тэгэхээр амжилт хүсье. Залуучууд бол одоо бас дуртай сонирхлуудтай цаг заваа хөрөнгө мөнгө хүч тамираа зарцуулдаг болсон. За миний нэвтрүүлгээр гэсэн алдаж онжсэн уруу зуруу зуршилтай байсан янз бүрийн хүмүүс оролцдог. За амжилттай яваа спортын урлагийн хүмүүс оролцдог. Тэгэхээр та хоёр бас залууч тандаж тэ ямар захиж хэлхийг хүсдэг үеийнхэн болон дүүнертэй бас ингээд цаг заваа зур зарцуулж байгаараа элтүү удаа ингээд дондолтой янз бүрийн бас урах зүйл бас нэг өртөхгүй ингээд өөртөө хөдөлмөрийн төлөө хичээх ёстой шүү гэсэн юм санаа байвал бас юу гэж бодож явдаг вэ юу? Тий яг хоо тэр бол угаасаа байнгын байж идэг бүх цаг үед байж идэг сэдв. Тэгээд өөрсдийнхөө хийж байгаа ажил уран бүтээлтэйгээ холбоол ярьчээ те. Ер нь бол нийтээрээ одоо Монгол улсын маань 21 аймаг бүх сумдууд байгаа энэ одоо залуучуудад маань өсвөр үеийн маань хүүхдүүдэд ер нь энэ нэг урлагийн боловсролын ингээд мэдэгдэхүүнүүд ямар ч байсан нэлээд одоо сайн хэмжээнд хүрдэг байгаасаа л гэж хүсдэг. Дуу сонсох, хөгжим сонсох, ямар нэгэн урлагаар хүмүүжих, хичээлэх, заавал урлагийн нарийн мэргэжлийн хүн болох албагүй. Тэгэхээр ер нь бол урлаг байгаа газар, урлаг соёл байгаа газар хүний оюун ухаан, ялангуяа зүрх сэтгэл зөөлрж идэг гэж зүгээр би боддتي. Тэгэхээр энэ миний өөрийн бүр амьдралын жишээн дээр байна. Яг спортоор хичээлж байгаад 10 жилийн төгсөөд би шууд урлагийн сургуульд орсон байна. Пиано төгөлдөр хууран дээр гараа тавьж үзээчгүй хүн шууд дуулаачийн мэргэжлийг сонгоод орчихсон. Тэгээд тэнд орж ирэхэд надад бүр юм юр буссан юм шиг мэдрэмж төрчихсэн.
Тэгээ би ингээд урлагийн хүн болж богино хугацаанд одоо ингээд нийгэмших гэх юм уу те магадгүй хотын соёл ч юм уу ингээд энэ зүйлүүдэд суралцаад явхад энэ урлаг надад амар их нөлөөсөн. Одоо юу гэдэг чинь магадгүй тэр үеийн наба арай юм Яг үнэ. омглон жоохон юм одоо юу юм залуу хүн юм чинь өнгөрөө саксуу Би өндөртэй тий. Би тоох маягтай. Тэгээ ер нь ийм би физиологийн одоо нөгөө нэг хүчээр шийдэх асуудлуудыг шийдчихдэг ч байд юм уу те ингээд нэг иймэрхүү амар тийм би өөрөө мэдэрдэг байхгүй. Тэгээд ингээд 5 10 жил өнгөрөөд явхад бүр ингээд айгүй бүр тийм зүгээр л миний мэдэрж байгаа мэдрэмж магадгүй тэр өсвөр насных нь хүүхдүүд дээр тодорхой хэмжээнд бага ч гэсэн явах юм бол айгүй юм гоё сэтгэл гэж одоо манайх ярьдаг шүү дээ. Сэтгэл ийм зөөлөнтэй айгүй ийм зөв хүн болж төлөвшөхөд энэ урлаг соёлын нөлөө маш өндөр байдаг учраас яг л нэг бүх хүмүүст гоё соёлын урлагийн энэ гоё одоо үйлчилгээ хичээл сургуулиуд айгүй хүрээсэл гэж боддог. Би бас яг хоёрын Набагийн санд бол нэг байгаа байхгүй. Урлаг, уран зураг, бүжиг, дуу тий бүх зүйлс ингэж нийгмийн одоо хар бараан зүйлсийг зөөлөлж юм ухааруулж идэг. Өнгөтөр болон дүрстэйгээр дуу аваагаар ингэж мэдрүүлж идэг. Алдаа дууг чинь сонсчоод бүр гайхсан байхгүй. Бас миний нэвтрүүлэгтээ авцалтахаар юм дуу байна. Хүн амьдралдаа бас таалднаа. Энэ дэр өөрчлөлт хийж болно гэд алдаа дуу сонсчоод би бас гайхсан байхгүй. Тэгээ энэгээр дамжуулан бас залуучуудад бос хүмүүсийн амьдралд бас өөрчлөлт хийх боломжтой шүү дээ гэсэн санаа явж штеп энэ дотор гээд гайхсан. Тэгээ энэ талаар жоохон тодруулж хэлвэл. Тий. Мэдээж одоо тэр алдаа гээд бүтээл маань өөрөө айгу агуу бүтээл. Тэр хүмүүсийн одоо шарвгайн, чонимгой одоо яг юу бодож юу маш их бичигдсэн зүйл шүү дээ. Одоо энд биелээ болж байгаа байхгүй тий. 1998 онд бичигдсэн бүтээл байхгүй юу? Шарвгай. Тэгэхэд би тэр үед дөнгөж төрж исэн хүүхэд байгаа байхгүй. Тэгэхээр шүлэг бүр өмнө бичигдсэн байгаа байхгүй. Шүлэг бүр өмнө. Тэгэхээр одоо энэ цаг мөчид энэ яг хэрэгцээг хангахаар ийм уран бүтээл гарсан байгаа байхгүй. Тийм. Бүр ингээд маш хэрэгцээтэй. Гайхалтай бүр. Би бол яг анх одоо энэ намраа гэж бүтээл, алдаа гэж бүтээлийг ингээд анх хүлээж аваад өөрөө сураад бэлдээд ингээд байж байгаа та. Хүүх. Тэгээд энэ 2025 онд болж байгаа процессыг бүр өөрчлөлт 40 жилийн өмнө хийчих би бүр гайхсан шүү дээ. Энэ Монгол улсад чинь гайхамшигтай хүмүүс ямар их байд юм бэ гэдгийг яг олж харсан, мэдсэн. Тэгэхээр яг одоо урлагтайгаа яг холбогдуулаад ярихад маш гайхалтай бүтээлүүд байдаг Монголын урлаг соёлын ертөнцид. Ялангуяа энэ дууны ертөнцид. Тэдрийг одоо монголчууд маань олж сонсоосоо мэдээсээ шарвгай гэдэг хүнийг тэ одоо шарв гэж нэрийг нь л хүмүүс мэддэг болохоос тэр хүн яг энэ Монголын нийгэмд Монголын урлаг соёлын ертөнцид яг юу хийж бүтээсэн гэдгийг гой судлаасаа мэдээсэй гэж талын талын мэддэг юм шиг гараг. Маш их ариун сан хөмрөг байдаг шүү дээ тий. Бүр гайхалтай. Үнэхээр гайхалтай бүр. Чонимга тэр эртний шүлгийг бичсэн байдаг. Шарвга 90-ад онд хийсэн байдаг. Тэр 2000-ад онд дуулж идэг гэдэг чинь тухайн уран бүтээлүүд бас магадгүй эзнээ хүлээгээд тохироог нь бүрдэх ингээд бурхан цаанаас нь зурсан ч яд тийм үү гэж бодохоор би бүр гайхсан ш. Ийм гурван сонин үеийн төлөөлөл тэгээд ийм уран бүтээл гараад би ер нь сүүлийн уран бүтээлүүд сонсон л доо урдаг соёлоор үзсэн. Нэг шар усмс осож байгаагийн тэгсээгээ сонсоод нэг ингээд жоохон өөртөө бодоод өнгөт гэсэн. Хоёрын тэр алдааг дуу сонссон ч бүр гайхаад тэр өвөнг үзэмж тэ дугууралт тэр стил имиж үнэхээр бас хүн багаар ажиллах тэ нөгөө би гээд өөрөө дотоод бодоод байгаа юм дотоодоо л хөгжчихдэг тэ бусдаа хамт хөгжинэ гэдэг чинь тал талаас баг ямар гоё бүрдээ гэж анзарч ирсэн. Тэгээ энэ дээр бас одоо ингээл шарвгаан бүтээл тэ тэгэл чонимгоон тэр гайхалтай шүлэг гэхээр яг хоо 2025 онд Монголын нийгэмдэр урлагийн энэ одоо хүрээлэл зах зээлд хийгдэж байгаа дуунуудаас тис өр. Харин тий. Тис өр. Энэ одоо битүүрийн хийж байгаа дуунууд ингээл хит болоод хүмүүс ингээл одоо яг нөхцөл байдлын хувьд ярьж байгаа шүү дээ. Ингээл нэг хит дуу хийгэн гутал тэргээр ингээл юу гэдэг чинь бүтэн хэдэн жил ингээл одоо амьдэрдэг те ингээл одоо нөгөөх нь эргээд эдийн засгийн хувьд одоо яадаг гэл ингээд зөндөө юмуд байгаа шүү дээ. Тэгэн гутал битүүрийн хувьд ер нь бол битүүрийн хийж байгаа дуунууд нэг хит болоод хүмүүс амар ингээл тэрийг дагаж дуулаад тэ арга хэмжээндээр ингээл дөргөөл ингэх бол угаасаа боломжгүй.
дөрвөн маань отгоо маань хэлсэн шүү дээ. Маш олон гайхалтай одоо хөгжмийн зохиолч алдартай үнэхээр ийм сууд хүмүүсийн бүтээлүүд байгаад байгаа байхгүй. Тэгээ тэдний гол нь гээд яг гарч ирээд нийгэм дээрээ хүмүүс тэрийг мэдгүй байгаад учир байгаад. Тэгээд илүү ингээд энэ романс Монголын сонгодог дуунуудыг одоо гаргаж ирнэ гэж байгаа нь цаг үе рүүгээ төгсөн найруулга, цаг үе рүүгээ төгсөн дуулалт, стандартыг алдуулахгүйгээр хийх гэж байгаа энэ яг дуу тэнэр прожектын яг үндсэн одоо барьж явж байгаа зарчим. Тэгээд дээрэс нь яг энэ Шарууга гэдэг хүн ингээд бид нар яригдчих штэ. Бид нар ингээ яриад энэ хүмүүстэй холбогдоод нэр чин цуг давтагдаа явж байгаа. Бүтээлээр нь ингээд явж байгаа. Тэнгуут л ахаад уран бүтээлчдийн хувьд битүүрийн хувьд нэг тийм юм байгаа байхгүй. Яг энийг айгүй олон бас за жилийн өмнө бодож ингэж төсөөлж байхдаа тэр хүмүүс Монголын соёл урлагт гайхалтай зүйлийг хийцэнтэй адилхан энийг бас бидний залуучууд үргэлжлүүлээд авч яваад мөс хаглаад явах энэ уран бүтээлч заавал байх хэрэгтэй. Бүгдээрээ л хит дуу, бүгдээрээ л энэ ингээл явбал маас хүлээж авахгүй, ингээл явбал хүн хүрэхгүй гэдэг ийм нэг цаг үе ирчээд байгаа байхгүй. Тэнгуут тэрийг бүр сэргээр нь үгүй. Дайжуух нэг сар би архины амтанд давтлаа гэхээр яаж ингэж хүний өдөөс хараад дуулахаар хүн тэр сайхан хандах юм гээд байгаа байхгүй. Яагаад энэ нэг урлаг уран сайхан талаас нь бодож болохгүй байгаа юм гэдэг нэг асуудал байна шүү дээ. Тэгээд хамгийн одоо цаатлын зорилго бол Наба, Отгоо гэдэг хоёр хүн энэ прожектоор Монголын дууны урлагт түүх бүтээх гэж том ярихгүй. Ямар нэгэн байдлаар шинжилэл, өөрчлөлт, дэвшлэлийг авчирсан шүү гэдэг зүйл түүхэнд угаасаа үлдэнэ. Ингээд нэг бид дотроос ингэж огшиж ажиллаад байгаа байхгүй. Бүтээл хийхдээ хүмүүс таалагдах ш хоорондоо ярьж байгаа. Нөгөө шин салхи оруулахыг хүсэж байгаа. Энийг ч нөгөө үзэгч бас хүсчээд байхгүй юу. Ер нь миний хувьд бол энийг сонсохыг хүсэж исэн, шин салхийг хүлээж исэн. Энэ цэгийг олж хатгсан юм надад зүгээр санагдсан. Яагад бол ийм дуу хоолой бас хэдүүлэн байхгүй болчиход байгаа байхгүй. Цөөдцэн 100 тонны уран бүтээлчдэр зөвхөн одоо бие дааж гоцлож явж шít ганц нэг ганцаараа л явж байна. Яг хоёр шиг ингэж дуулж байгаа уран бүтээл байхгүй. Тэгэхээр энэ шин дуу хоолойг тасалтуулж болохгүй. Тэгээд мэдээж цаг үеэ дагаад хоёр арай өөр өнцгөөс харж байгаа учраас нэрээ тэр дарагдаад байгаа мундаг сайхан алтан уран бүтээлүүдийг сэргээж барих нь жохлаа. Тэгээд багаар ажиллаж байгаа учраас мэдээж авах гээ яваханаар хандаад гой юм ингэж барьж явах юм бол мөнхийн настал зүйл бүтээж өгч юм шүү дээ ард. Нөгөө хойч үеийн залуучууд. Тэгэхээр дараа үеийн залуучууд нь дахин манер ихтэй илүү бас өөр өнцгөр хар дахиад орж ирнэ. Тэгэхээр зэрэг та хоёр дүүгийн уран бүтээл маш их андур амжилтыг хүсье. Анхны тоглолт мэдээж те зорьсон, сансан, хүссэн зүйл байгаа. Энийхээ ард зоригтойгоор гарах хэрэгтэй шүү. Тэгээд олон үзэгчд бол тэгсэн ядан хүлээж байгаа. За билет одоо бас хаагуур борлуулж тоглолт болох газрыг дахиад тодруулаад өгөхгүй бол ер нь бид нар чинь монголчууд юу нөхөвтэй ямиг айгу тулгадаг байхгүй юу. Энэ тоглолт бол одоо нэг юм одоо стадионд болдог ч юм уу те ийм өөргөө UB Palace болдог тоглолтууд чиг ийм surprise нууж хаасан юм ерөөсөй байхгүй. Угаасаа operatic pop концерт болно. Энэ Улаанбаатар театрын тайзан дээр 11 сарын 26-27-нд 2 өдөр тоглоно. 2 хэсэгтэй. Эхний хэсэг нь дэлхийн сонгодог болон мюзикл бүтээлүүд тоглогдно. Тэр бол тайлз дэлгэцийн гэрлийн одоо 2025 онд театрыг яаж entertainmentтай холбож болох уу гэдэг угаасаа тийм цогц хэсэг. Хоёр дахь хэсэг нь бол одоо саяны таны хэлж байгаа штэ алдаа дуу тий энэ формат руугаа илүү амьд хөгжимтэй сонгодог дуунуудыг яагаад дуулж болохгүй гэж гэдэг найруулга орж ирж байгаа. Тэгээд дээрэс нь Монголын одоо сор болсон аав ээж хоёр хүний заяа хэмээх бүтээлүүд амьд хөгжмөдөр суйрлаж тоглогдно. Тэнд угаасаа энэ бол нөгөө таны нэвтрүүлгийн чинь нэртэй өөрчлөлт төр ондоошл гэдэг байгаа чинь. Энийг л Отхон болд Наранбаатар гэдэг хоёр хүн ингэж л хийж болдгийм шүү гэдгийг л харуулах гээд байгаа. Ерөөсөө л үндсэн сонгодог хөгжим ардын хөгжим солиж орж ирэх магадaltaй юм байна. Айгу болоо. Маш их юм. Хоёр бүр ингэж бүгдийг хатгаж үзэж байгаа юм байна шүү дээ. Тэгээд энэ дээр манай одоо Монгол улсын гавьяа жүжигчин Уянгаагч маань манай тоглолтод ирж оролцсон. Манай дөөрийн одоо нэрт дуучин одоо тий Уянгаагч маань бид хоёртоо дэлхийн алдарт Phantom Opera гэдэг том мюзиклийн гайхалтай одоо бүтээлийг хамтдаа тэр тайзан дээрээс бас гээд Түтэ Наба Уянга гэдэг энэ гурвын одоо перформансыг
яг тэр тоглолтын тайзан дээрээс л харах боломжтой. Угаасаа өөр ханаас ч харах ер нь хоёрын тоглолт болох газар нь ч ер нь тодорхой юм байна. Тийм орчин, тийм газар болохоос ч аргагүй юм байна. Бас тансаг борчин байдаг. Тийм бас заримдаа танхаа дуус тайзаас орж ирэх магадaltaй байна. Үнэхээр өөрчлөлтийг бол тэндээс олж харах юм байна. За одоо сууж байгаа бижагтай хоёр залуу биш бас магадгүй савхиж гарч савхан рок хүртэж гарч магадaltaй юм магадлалтай. Тэгээд яг хаа нөгөө нэмэт хэлэхэд манай Ану оролцож байгаа шүү дээ. Манай одоо Ану гэж шинэхэн залуу уран бүтээлч маань бас чири бом болд биш үү? Мөн үү? Манай Ану маань яг мэрэгжил нь бол дүрийн дуучин хүн байхгүй юу? За. Тэгээд хүмүүс болохоор илүү pop тэр таниад мэдээд байна. Юугаар нь мэддэг. Дүрийн дуучин. Ануг театрт гайхалтай мюзикл бүтээл дуулахыг бас үзэгчд харж байна шүү дээ. Сони тий. Нөгөө нэг хинтэл төсөөлж бодоод байна шүү дээ. Одоо баяр цэнгэлтэй дуучин тэгээд ийм л хөнгөн бонгон одоо та хоолоо ийм мэрэ төвтэй гэж ойлгоодсон чи юу вэ? За ер нь бол нууц байсан дээр. Ер нь очих нь очиж үзэх нь айгүй чухал мэдрэмж авдаг. Тэгээд үзэгчтэй сонсогчтой хандаж бас хэлэх. Тий. Мэдээж одоо манай тоглолтод Anir Pop оркестр бүрэн бүрэлдэхүүнээр оролцож байгаа. Ямар гоё. За тэгээд Royal Art хамтлаг одоо оролцож байгаа. Тэгээд үндсэндээ тоглолтын ард бол 80-аас 100 хүний бүрэлдэхүүнтэй баг хамт олон ажиллаж байгаа. Маш том хэмжээний тоглолт болно. Урд өмнө нь одоо Монголд байгаагүй супер концерт, гэрэл тайз, шинэлэг шийдлүүд утгаараа тэнд бол харагдах болно. Зүгээр үзэгч та бүхнийг сэтгэлийн сэнгэл эдлээд гараасай л гэж хүсэж. За. Тэгэл болоо. Хоёулаа азамтгаад гараад ирэхэд. За магадгүй шүү. Чадна шүү. Тийм шүү дээ. За Набагийн хувьд тий одоо атгаа маань бас хэлчлээ. Anir Pop оркестр, Royal Art хамжигдсан хамтлаг. Тэгээд Улаанбаатар театр маань ер нь бол энэ тоглолт бүрэн бүрэлдэхүүнээр яг битэрийн ард ингээд хасаалттай байгаа. Тэгээд Хэрүүб Entertainment маань одоо ингээл өнөөдөр энэ алдаа гэдэг бүтээл гэт нийгэмдэр гараад хүмүүс төрөх энэ бүх процессуудыг яг л энэ прожектын арталд тий энэ том асуудлуудыг шийдэж бивж байгаа манай Хэрүүб Entertainment маань хамт олон байж байна. За тэгээд зохион байгуулалтын дээр манай Хутуу гэдэг Entertainment маань хамт олон орж ирж байна. Тэгээд манай Улаанбаатар театрын ерөнхий найруулагч тий маркетингийн алба ингээл ерөөсөө маш олон хүмүүс тийм байна. Ажиллаж байгаа. Тэнд сургуулийн ч гэсэн тоглоод байж байгаа юм байна. Тий. Бүгдээрээ үзнэ. Бүгдээрээ тий. За ер нь бол үзэгчдэр бол санаа зовхон байхгүй. Би тэн дээр ч айхгүй байна. Одоо бас монголчууд тарьцангуй шинэлэг сонирхолтой юм зүйлийг үзхийг илүүд хүсдэг болсон. Бүр ингээд цангадаг болсон. Тэгэхээр яг энэ дээр бүр та нар маш шинэлгээр ингэж өнгө төрхтэй гарчиж чад хоёр дүүтэй амжилт хүсье. За тоглолтын дараа бас тий дараагийн уран бүтээлээр дахин уулзъя. 2026 онд ямар зорилго тавьж байна? Хувийн болон за урлагийн гурван сайхныхаа тал дээр тий 26 он шинэ ондоо 26 онд үндсэндээ одоо сая намар болон 100 бит хоёр олон улсын том фестивалуудад оролцоод ирсэн. Тэгээд тэрний маань одоо гол зорилго юу вэ гэхлээр олон улсын зах зээл рүү, ялангуяа Азийн зах зээл рүү гарч одоо гадны яг бит хоёртой адилхан уран бүтээлчдтэй хамтарч ажиллах одоо зам гарцыг одоо хайж явсан, олсон. Тэгээ үндсэндээ одоо 26 он маань илүү олон улсын зах зээл рүү явах тийм өргөн одоо мөрөөдөл биелэлээ бас олох бах гэж бодож байна. Хаалга нэгдсэн байна. Хаалга нэгдсэн байна. Одоо тэр хаалгыг одоо цөм өшгөлж цаашаагаа л явах хэрэгтэй байна. Удаан биш хурдаар. Тий, хурднаар. За Набагийн хувьд. Тий за дээрэс нь нэмэт хэлэхэд мэдээж Дугуйт Янар прожектынхон энэ Монгол гахалтай сууд хөгжмийн зохиолч хүмүүсийн бүтээлүүдийг бас ер нь бол нэг цомог болгоод гаргачих юм бас төлөвлөгөө байгаа. 26 онд мэдээж ингээд Намрагийн Жерманс байна тий. Зөндөө хийсэн уран бүтээлүүд тий. Зөндөө хийсэн уран бүтээлүүдээ бүгдийг гоё багцлаад нэг гоё айтаахан Дугуйт Янар тий Operatic Pop Монгол Operatic Pop тийм гоё цомог гаргачих гэсэн төлөвлөгөө байна. За ер нь наадхаа бол ажил болгоо шүү. Яг нөгөө нуулгуулахад чадaltaй нөгөө
цус шингэн царай юу бах та гэдэг үлээ нэг тийм үг байдаг ш тэрэн шиг сайхан уран бүтээл чанартай чадвартай бодол санаа сэргийг байгаа үедээ бас залуу дүр тэр ингээд хадгалаа тий ийм гоё юмгаар нь бодвол ингээд цомог болгоод явах нь айгу зүгээр юм уу би бас бодож явдгийг. Магадгүй ихлээр цомгоо гаргах чинь за дараагийн үйл ажиллагаа пен золгоол ингээд тодорхой ш. Пенза бариад манай студ ирээд дахин ярьсан суугаад ингээд хэдвүлээ пенза тайлбарлаад суух нь ш. Тэглэгээ ах. За хоёр дүүдэд тэгэхээр гал холбоо амжилтыг хүсье. Хүчтэй байгаараа хүсэн мөрөөдсөн тоглолцсон ингээд хаяанд ирсэн байна. Ингээд бич аваад сайхан үзэгчтэй аав ээжтэй ачид багш нартай ингээд бэлэг бариараа бурхны орноос бас багш нар чинь харж байгаа те. Миний тарьсан цэцэг хэдийн хэмжээнд дэлгэрвэ хэр өндөр ургаа гэд ингээд бүгд л бид нар ингээд бүхэл талаараа холбоотой байдаг шүү дээ. Сүүн холбоо, хүн холбоо гэж тэгэхээр сайхан аав ээж, сайхан бурхан болсон багш нарынхаа ачийг хариулж бас зүрх сэтгэлтэй бодож явдаг энэ том тесрэлтийг өстөл чаддаг юмараа гаргаад гайхуулаад өгөөрэй гэж хоёр төвтэй өсөй өндрөөс өндөр амжилтыг хүсье. Маш их баярлалаа. Та чи ямар гоё үг хэлдэг. Аз жаргал хүсье. За баярлаа. Маш их баярлалаа. За